Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярын ширээний зог нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаараар Дээдсийн гоёл урлагийн үүсгэн байгуулагч Оюун агчигаа урилцуулж орсон байгаа. За энэ удаагийн дугаар маань их онцлогтой. Яг тэгэхээр цагаан сарын баяр болж байгаа учраас Оюун агч маань өөрөө одоо цагур зохион бүтээгч тэгээд их мэдрэмжтэй хүн учраас Оюун агчигаа одоо цагаан сарынхаа дугаарт бас өргөн оролцуулсан байна. За тэгээд Оюун агч маань өөрийгөө танилцуулах уу? За саршин нэмэн төвшүүлээ та бүхэндээ. Намаа 6 даа өгтөө оюун чүмэг гэдэг Дээдсийн гоёл салоныг 2006 оноос хуулаад өдөө хүртэл үүсгэн байгуулад үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа. Монголын өв соёлыг дэлгэрүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй дээл хувцас өдөр болгон өмсөхт нь жоохон зах зээлийн хувьд гэсэн те жоохон багах нэмэр оруулахын төлөө зүтгэж явж байгаа нэг хүн байна. Оюун агч маань одоо маш мэдрэмжтэй, хувцсыг сайхан уурладаг. Тийм учраас одоо баярын ширээндээ ямар зов тавьдаг нь сонирхоод энэ удаагийнхаа дугаарт урьж оролцуулж байгаа. Өнөөдөр хийх тохиолдолын талаар та товчхон танилцуулах уу? За ер нь жоохон нөгөө саршин болох аягүй жоохон нөгөө хүнд хоол хийдэг гэдэг. Тийм учраас жоохон хөнгөн салаад аягүй амархан богино хугацаанд гутгаад идчихээр те. Тэгээ ширээндээ тавихаар чимгэлтэй гоё салаад байгаа. Банш маань болохоор айлаа дандаа махтай банш бууз агаад идэг те. Жохоо би хөнгөн бас хоолн дуртай. Болж өгөл жохоо хөнгөн жохоо нэг юм олон юм арахгүйгээр жохоо хөнгөө хоолн дуртай баншууд байгаа. Дөвбөтэй гоё хөнгөн. Итгэл гоё хоол шингэлттэй гэсэн хотод нь бас ачаал өгөхгүйгээр. Одоо нөгөө дүүфтэй ногоотой байш гэж штэ. Ер нь солонгос хятад бас хөвчлээ иддэг. Гэхдээ монголчууд маань дан махаар одоо хийгээд идэхэд нэлээд хүнд байдаг. Тэгээд их хөнгөн маш сонирхолтой юм. Айл болгоно очиод ингээ махтай хоол идээд байдаг. За тэгээд өнөөдөр би бодлоо л доо. Би бол баян шигтэй маш муу. Тэгэхээр өнөөдөр би нэг сонирхолтой байдлаар таны хоолыг би одоо өөрөө хийгээд таалаа орчлаад одоо явуул яаж юм. Тэгээ бас сурмаар байна. Тэгэхээр ягаад тэгэхээр үзэгч олон маань бас ингээд одоо энэ хүн нэвтрүүлгийг үзээд дагаж хийж байгаа учраас бас миний зүгээс мэдхгүй зүйл байх юм бол танилцуулаад явах юм байна. Окей. За тэгээд хоол эхлүүлээ. За эхлээд юу ордог вэ? За хоёул эхлээд баншаа хөө. За баншаа хөө. За тэгвэл баншаа нэг дүүфүгээ хойшлуулад дүүфүгээ гоё хөшлөөд тэгээд махан тэгээд ногоон сонгон за тэгээд амтлагчаа гэл ерөнхийдөө баг болчихно. Олон юм ороод байхгүй. За хөнгөө нэг тийм актер олон юм ороод байхгүй. Дүүфүгээ хэр том хэрчхөө? Жижигхэн дохон гიშгэлтэй. Жижигхэн бууцны хэлбэртэй хэрчхөө. За тэгээд өнөөдрийн маань зочин маань одоо ахлаад би гүйцэтгэлийг хийх нь. За тэгэхээр дүүфү их гоё мах шиг намд оруулдаг шүү дээ тийм. Дүүфү өөрөө бас нөгөө уул нь бол бидний ярьдгаар бол бидний бага үед идчихлээсэн бас хүнсний нэг л дээ. Одоо бяцлаг мэслэгтэй орлуулаад ч юм уу те. Манай ээж аюух нөгөө дүүфүтэй бяцлагтай тийм гурил мөрөлтэй шүл өгдөг гэсэн бид нар жоохон багт. Тэгээ яг ерөнхийд нь жоохон уур гэхтэй. Тэгээ нөгөө тамир бас алдууддаг. Тэгээ нөгөө 100 мон хатгаа матгаа ч юм янз бүр ханиа тамуу бас аюу хэрэгтэй байдаг гэж ээж мал аюух бяцлагтай тийм гурилтай шүл өгдөг гэсэн. Бяцлагтай хуушуур гэж сонсч ирсэн. Тийм гоё. Тэрнтэй адилхан дүүфү маань бас яг тэгж амтагтаад идэв шүү дээ. Ер нь бол цагаан хоол идж байгаа нөхцөлд бол дүүфүгээр махаа орлуулчдаг. Тэгэхээр их сонирхолтой байгаад байна. Би ч 5-6 жил цагаан хоол идсэн дээ жоохон дүүфү нас уртай. Тэгсэн байх цагаан хоол иддэг хүмүүс их залуухан наснаас залуухан гэдэг. Та бас ер нь л их хөнгөн хоол иддэг учраас ингээд их хөргөн залуу байна. За тэгээд ер нь бол цагаан сараар та өөр ямар бүтээгдэхүүн дээр одоо бүтээгдэхүүн гэж хоолоор ширээг чимдэг юм. Ер нь жоохон юм хөнгөн салаад холцоо хийдэг. Ер нь жоохон тий болж бол хөнгөө салаад эвтэйхэн шиг тий хүн орчиж гийгэлдүү хүн ирдэг шүү дээ. Сандраал ингээд сандчаа байж байхаар бэлэн юм ингээд газ бутахад ингээд бэлэн амар байдаг хгүй юу. За өнөөдрийн салаад бас тий хөнгөө болоо. Өргөс тэмэх жоохон өрлөн помидор. За тэгээд тунаа, эрдэн шиш, жоохон яншуу. За тэгээд ягаан сонгоо жоохон ихэд болоо. Хийлээ бас хэрэггүй. Бас зарим сонгон дуртай дургуг асахгүй бас болохгүй. Зарим найз маань дургуг болохоор баг хийдүүс заримд нь. За дүүфүү бас одоо юу их вэ? За одоо ойлаа. Яншуу гайч. Яншуу хэрэг хийх үү? Болох уу? Аригдсан уу? 10%. Одоо? За баг болно доо. Таарч байна уу? Яншуу игээд тэгээ ногоон сонгоо. Ногоон сонгоо хэрэг хөөх үү? Хоёр шиг багт болно доо. Ихтэн тий. Болно. Ихтэн хоёрыг л чи. За өнөөдрийн маань зааварчилгаагаар одоо би баян шин тоогоочоор ягч маань одоо мундаг зааж өгнө. Яг тэгэхээр бас энийг өөрөө сурыг гэж удаад
байсан чинь яг гихч маань өөрөө яг зааж өгч юм. Тэгэхээр одоо гардаа сурцсан дээр хаа тий. Гоё. Ерөнхийд нэг тийм юу байхгүй. Их хөнгөн хоол. Тийм ээ. Ер нь манайх ч одоо бас нүүдлийн иргэншлээс нь солио, суурьшли тий бид нар ч бас тодорхой хэмжээгээр хөдөлгөөний бас байгаад байгаа шүү дээ тий. Тийм учраас аль болох махыг жоохон багавтрахын хэдээд зарим үедээ жоохон хөнгөн гоё ийм хоол идэвхжил бас зүгөөс наддаг болж өгөөд би ч бас нэг өдөө нэг жоохон хөнгөн хэмдэл болоо. Энэ банш нь манай охин дуртай. Тэгэд энэгээ бас хийх айгуу дуртай. Тэг хүмүүс энэ машин идэхээр юу гэж хэлэх вэ? Гоё амт нөхөө. Гоё хөнгөн байл гэж. Хөнгөн амт сайтай. Амт бас их гоётой шүү дээ. Дөхөж бас өөр их гоё шүү дээ. Гоё амттай мах шиг амттай. Дөхөж мөлчин бас их гоё. За одоо өөрийнхөө. Одоо хоёлаа маха хийн. Маха бүгд мөчөө. Мах болно. Баг болох юм байна. 50 өгөхөр чинь жоохон болох юм. 50%. За энийхээ дараа болчих юм уу? Болох. Болно. За одоо махан жоо ихцсэн гайгүй. За зүгээр махан ихцхүүлөө. За гайгүй хаа. За гайгүй маа гайгүй. За одоо энэ дараа юу вэ? За жоохон перц игээд давс хийх. А энэ ингээд юу болчихж байгаа юм бэ те? Тий. Перцгээд орцсон ингээд болчихж байгаа. За дүүфүү сонгон яншүү тэгээд мах. За энэ дөрвөөр ингээд маш гоё амттай баашаалах нэ. Энэ их сонирхолтой байна. За энэс хэр ус их уу тайлбар. За баг болно доо. Нэг их хэрэггүй. Бааш маань хурдан цаддаг. Жижигэн олон юм мэдээд тахаар хурдан. Тий, ер нь аяга амхан цаддаг. Тий, аяга маш хурдан цаддаг. Нөгөө идэх нөгөө мэдрэмж аяга юу болчихдог. За ёстой. Миний төсөөс болч тий. За давсаа үнэрлээд мэдэрчдэг тий босоогүйг нь. Чи хийсэн үү? Давс хийсэн. За. Жохо нэмэх үү? За нэмэх үү. Та баг хин лгээдсэн. Гүгөө. Яг тийм л харагдаад байна. Чис ийм хүн нэмсэн үү? Арай бага нэмсэн үү? Заавар болцсон баха. За одоо баншаа таяа ерөөхдөө яаж чимхдэг вэ? Би банш чимхтэй ёстой юм уу? Тэгтээ яга чимхнэ. Гэтэ би өнөөдөр хоёр талаас нь чимхэж байгаа голд нь яччих. За би ойлгочлаа. Хоёр талаас нь ингэж хамгийн нөгөө залхуу ингэж жагаад ингэж холбочдөг. За окей. Би тийм ч нөө үзье. За хоёр талаас нь хоёр чимхэл голд нь нэг чимхэл болчихдог шүү дээ. За яста гоё байш ихнэ. За одоо тэгвэл яг ихчийн заавраар өнөөдөр хийнэ. За манай оюун агчийн заавраар хамгийн түрүүнд нь гурилаа мэдээч хэрэг зураад амраацсан байгаа. Яг тэгэхээр гурил маань хамгийн түрүүнд зурагдаад их гоё амарсан бол илтгэж чимхэд тэр их гоё байгаад байдаг. За энийг хэр буусныхаас хэр жижиг яг тэг талаар нь. Буусны талаас гоё нингэн байл гоё. Зузаан болт юм. Солгоо хүн учраас ингээд солгоогоор их ингээд дандаа юм хийж байгаа. За одоо энийгээ дундуур нэрчээд тэг тал нь амраачих уу гэж байна. Зөө. За өнөөдрийн халуутай уучин заавраар би бас нэг төрлийн шинэ баншиг хийж сурж байна. Бас их сонирхолтой юм байна. Яг тэгэхээр айл болгонд энгийн баншиг гэдэг ногоотой баншиг энийг бас баяжуулаад хүмүүс маань дотор нь өндөг хийсэн байдаг, хүнтгүүл хийсэн байдаг тийм. Тэгээд шаарч болно, жигэнчж болно. Бас цагаан сарынхаа ширээний бүр гонцтой. Тий, зоогон дээр бас хүүхдүүдэд хүмүүст ингээд өгөхөд бол сонирхолтой идэх юм байна. Тэгж байгаа л гिचч. Заасаа. За одоо нэгэн жигдээ. Нэгэн жигдээ бивэл банш чинь нөгөө том жижиг болохгүй. Нэгэн жигдээ хөрхмөлчтэй. За. За. Арай батсан. За бол. За зүг. Болно. Яг наадгач. Өстний хувьд туслах уу? Болж байна уу тий? Болж байна. За одоо энийгээ эхний чимгэлтийг би танд үзүүлье да. За. Нөгөө хөвчлэн дандаа гурил идэгчдэр бодог учраас ийм юмд их мөө. Тэгээ нарийн нандин юмд бас их мөө. Би бас нөгөө гэртээ охиныхон дуртай юм хаяа хийж өгнөхөөс нөгөө охтоо дандаа хийждэг. Айгу амар идэг. За. За одоо танд эхний чимгэлтийн халт харуулдаг. Тэгээ гол хэсгээр нь жоохон зузаан тий. Тэгэл хэсэг. Чек мэд хөхтөө болохоо. Болгож байна тий. Тэгээ махан чихэл яг таа. Зээ. Би өнөөдөр банш хийж байна. Банш ер нь бол миний одоо ингээд хоол зааж исэн аливаа юм ер нь банш орж байгаагүй.
анх удаа байш хийж тэгээд бас хүн мэдэхгүй юм аа. Зүг. Одоо тий. Ингээд нийлүүлээл. Оо за. Ингээд тэгээд хооронд нь 2 гушуу нийлүүлждэг. Гушуу нийлүүлдэг. Энэ уу наа чин зөвөртэй болох юм байна. Яасан баяшнуудаа ингээд бүгдийг чивгчлээ. Таны заавараар гоё ногоотой биш. Энэ одоо хэдэн минут болох вэ? Ингээд тавилаа. 15. За 20 ч юм 15 бах болно. Нэг их ч над жигэнд хэрэггүй. Тийм үү? Махан гайг өмч. За одоо ингээд баяшаа тавьж та. Баяш маань одоо усан буцсан байх юм бол ер нь 10 м дотор болно тий? 10-15 м болно. За одоо хачирдана. Таны одоо хийх гэж байгаа гайхамшигтай салаатыг хөнгөөс одоо тий нэг идэхэд аюу амархан. Хүн ирэхэд нөгөө яар санацууд аюу амархан болчдөг. Их гоё. За зоорчлаа юм хэлээ. Байцаа эхлэх хөшлмэд. Байцаагаа. За. Байцаагаа яаж ирч вэ? Өөрийнхөө мэдрэмжээр болж өгч дөрвөлжин духан сэрэ мэрэнд аваад ахаар. За дахиад нэг 4 навч авах болчихно дөө. За манай нөгөө ерөнхий тоогооч маань өөрөө хоол руугаа орж ирлээ. Тэгэхээр яг өмнөр орлоо та байж л та би бас нэг хэлснээр өөрөө хэлчихье. Зогож байна уу? Аа. Болно. За тас муухай загварлахгүй шүү дээ. За энийг ингэч тий. Тэгээ өвөрцөгөө. Оо за ингээд помидор яах юм хоёлаа. Жижиг өрлөн помидор. Тэгээ өрлөн помидор 6 шиг ч юм уу 4 байсан ч болно дөө. За энэ үү? Тий. Тэгэл голоонд ухаач. За хэдэн шиг хийх вэ? Болно. Тэгээд за 6 8 шиг юм уу? 8 шиг үү? Ингээд л 8 уу? 12 хийх үү? За 12 гэж. За 12 гэж. Өнгө мэдээч хэрэг өнгө үзмжээ. Зүг харантай бас хоёлаа. Тийм нь 10 байж гайг болох юм байна. 12 ээж бас бараг болох юм байна да. За болж байна уу? За болох уу? Ишиг хийх. Дахиад хийн үстэй. А? Дахиад хийн үстэй. Эндээс үү? Тий. Помидор. Хэдий 3 хийх байхгүй юу? А 3 гоо. За та хэлээ би дараа. Сачид боллоо. Тоолоо ш би чинь бүх юм. 4 шиг помидор хийсэн. 4 шиг 12 нүцсэн. Тэгэхээр 8 юм бүрг хийх байхгүй юу? Тэгэхээр яг гоё болох юм шүү тий. За одоо болж байна уу? Болно. За наад цагшаа боллоо доо. За өрөөс нэмхээ. Яачих вэ? Би бол хайслаад хаяаж та зарим хаяа хайслахгүйгээр ичдэг. Миний бодлоор нас зүгээр тий. Болж юм болж. Яа хоёлаа тэг дундуур авч идэх үү? Тэгээ. Та хайслахгүй гэдэг тий. 50 гээ талын хайслаад жоохон үзэмжтэй. Зарим нөгөө дуртай дургүйдэг байхгүй. Тэгэхээр би бас юм жоохон. Яхаа зүгээр. Тий. За одоо энийг. За болоонгоо. Зөө. Тэгэл хөшөлчихгүй. Хэр нөхөө? Та нэг амар нэг 55 см-тай болоо. Энэ үү? Тий. 5 мм тий. Болно. Та помидор хэмжээгээр өргөд нэг хөшөлч бараг болчихдаг юм дөө. Зөө. Та лимон ойлаа. За хэр хийх вэ? Би жоохон эслийн юм дуртай. Тэ лимон жоохон хийчих гээд идгий. За лимоныг яах вэ? 3-1. Ингэн 3-1 тий. 4-1 үү? 3-1. За тий 3 хам. Нэг дундаа нь гоё. За. Тэгээ нэг нь талан хөшөлчихгүй. Ингээд. Одоо ингээд голоор нуучтэй. За. Нэгкээ нэг хөшөлчих. Нөө. Тий. За тэгээ нэг. Ингээд. Нэг их нэг гэж. Бүгдийг нь хийх үү? Хийж. Эсгэлэн болчих واخа. Яах вэ? Их гашин болно шүү тэгэхээр чи. За. Би аль төг талын тий тал авлаа. Тий дөрөв болчихсон болно. Зөө. Болно. За тэгээ жоохон яншуу игээд. За тэгээ ягаан сонгийн игээд. Яншуунаас хэр хийх вэ? Оо нэг навчил авчихгүй юу? Нэг юм хоёр навчиг. Яг нацаа жижигхэн арай гоё хөшөлж. Гоё идэхэд гоё амт тараа тий. Жага царин хавтахаар тий. Зөө. Яншуу хийсэн юм да гэдэг тий яриа бас орчгаар тий. За. Тий. За болоо. Тэгээ ягаан сонгоноос нь жоохон ороод тэгэл болоо. Гуулсан тэгээ жижигхэн идэж дүү амтлах төдийлтэй. Хийх хэрэггүй ш болмол. Болоо. Жохон юм хөө. Ахлаа хараа болохоор бас жохон юм хөө мэдхгүй ш болмол. За. Их бол бас хэрэггүй. Ингээл хаяа идчих сайгүй амар идэх. Гинт нанаас нөхтөрөө ч юм уу те цагаас орсон ширийг тавихаар их амар.
Видео жижиг л хэрэггүй дээ тий. Жижиг. Бах хийж байгаа хэмжээр нь болж жижиг хийчихвэл бас идэхэд бас нөгөө уйтай амар таралтай. Яагаад сонно. Гэтэ ягаан сүмэн зүгээр дангаар байсан ч зүгээр тий. Тий. Ер нь шаргаа өдөл ааганд гайгүй юм шиг санагдаад шүү дээ. Гайгүй тий. Тий. За босоо. Мосоо. За. За одоо хоёулаа тунаага эдэн шишээгээл За энийг сүлд нь их үүсгэл одоо их үү? Сүлд нийсэн дээр хүмүүс сүлд нь тий. За тунаага игээд эрдэн шишээ ичээ. За одоо энэс яхаа. Шүүсэнд хийхгүйгээр зөвхөн тунаага хийнэ. Хэр их хийх вэ? За нэг 2 халбаг багт бараг болно. Эрдэнэшээс 2 халбаг багт бараг болно. Шүүсэн ингээс шүүснэг хэрэггүй тий. Зөв. Уул нь шүүсэн ингээ шүүдэг байхгүй юу? Энд шүүчихгүйгээр аргацуулаад хийсэн шүү дээ. Гэтэ ингэж шүүчихдэг. Одоо ингэж хийгээд дахиад их үү? Аа. Дахиад их үү? Нэг хич. За энд гой салаадлах нь яа. Үнэртэй дээ. За энэ өөр авчдаг уу? Заадаг. Зөв. Болно. За хэд их үү? 3 хийчгээ. За тэгш сонгоо тон туртаач гэдэг юм уу? Ер нь Монгол их төрлөг тоолоод сонгоо тоонтой байдаг тий. За болно доо. За одоо ингээ сайн гутгаж штэ. Одоо сонгон сармсаа хийгээд болоо тий. За дасна болно. Ихтчихгүй. За тэгээд пест жоохон их жоохон шүү. Маш жоох их. Чимэг тий. Чимэх их үү? За би таны чимэх гэдэг чинь. Болоо. Та дахиад жоох ич. Зөрөөд ах юм. Чимэхээр би чимхэл хэлээ дээ сая. За одоо тэгээ юунаас гүнжтэйх өөрөөсөө. Гүнжтэй бас ирэх үү? Тэр нөгөө халбарыг хөө давсна халбарыг хөө. Маш баг бол муухай. Болно. Тааш юм. Болцсон. Одоо болсноо. Болно. Аа. За ингэ бисээ болцсон. За ингээ салаад манд бэлэн болох ч шүү дээ. За энийг ингэчээд хөө. Бараг баншман бараг болчихгүй тий. Банш өнгөрчдөж байна. Одоо тэгэл салаада хийгээл банш нь болчихж байгаа байхгүй тий. Хөвгөө амар идэв. Хаяа бас ингээд хоол идмээргүй үедээ тий ингээд ч бас зүгээр. Тэгээд энэ бол юу юм бэ? Ер нь бол их гойч салаадлах юм байна. За энэ ажихаан завраар хийсэн одоо ногооны банш маань бэлэн болсон. Мөн одоо тунаатай салаад бас бэлэн боллоо. Одоо амтлагаа хийх цаг боллоо тий. За тэгээ сонирхолтой байна. За чи амсаар эхлэв. За би амсчихъя. Тэгээ их хөөрхөн хагдсан бэ доторгоо үзэмжин ч гэсэн. Тий. Хөнгөн лээд, хөөрхөн лээд. Яаш үсэн болохоор гоё юм а тий. Яаж вэ? Давсна тарсан уу? Тийм ээ. Яг тарсан. Гэвчээс давсан дээр би давсгээд хийх давсна хэмжээж байгаа давсан харуулсан биз дээ. Харахад мэдрэмжтэй байна тий. Яг хойдоо төгөө гоё. За өнөөдөр ингээд барин ширээний зог нэвтрүүлгээр 2 төрлийн шинэ зүйлс сурж авлаа. Манай оюуны агч маань бас гараараа сайхан урал хийдэг болон одоо ингээд хоолыг ч гэсэн сайхан уралдаг хүн байна. Тэгээ өнөөдөр зочиноор хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Одоо ингээд сар шиндээ та сайхан шинэлээрээ. За олон түмэн сар шиндээ сайхан шинэлээрээ. Барин ширээний зог нэвтрүүлэг маань өвгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.